За сайн бацгаана бүгдээрээ Python цуврал хичээлийнхаа 7 дугаар хичээл нь эхэлж байна. Өнгөрсөн хичээл дээр болохоор бүгдээрээ loop for loop-ыг үзсэн байгаа. Тэгээ энэ хичээл дээр болохоор while loop-ыг үзэн loop буюу давталт байгаа. Тэгээд while гэдэг хэлбэртэй давталт байгаа. Яг л өмнөх шиг нэг ямар нэг үйлдэлийг давтаж хийх үедээ хэрэгэлдэг ийм loop байгаа. Тэгээ энэ нь болохоор ямар үед хэрэгэлдэг гэхээр for loop нь болохоор ямар нэгэн одоо тоо хүртэлтэй ямар нэгэн тэдүү одоо хүртэл гэж ингэж давтдаг болвол while нь болохоор доторх нөхцөл нь үнэн байх үед тэр одоо дотор болж байгаа үйлдэлийг нь болохоор хийгээлэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл би одоо юу яалаа гэж бодоход гэсэн ямар нэгэн хувьсагчийг тодорхойлъё. Гэдгийг би 1 гэд өгчээ. Тэгээ while нь болохоор гэдэг тоо нь болохоор 5-аас бага хоорондоо энэ заавал энэ хоёр цагийг ингэж тодорхойлж авдаг байгаа тий. Ер нь бичдэг юм дүрэн байгаа. Тэгээд тэнцүү буюу 5-аас тэнцүү буюу бага тохиолдолд байгалах юм бол одоо энэ сайн уу гэдгийг принтлэн гэсэн үг. Сайн уу гэдэг үгийг принтлээд байна гэсэн үг. Тэгээ хэрвээ би энэ нэг мөрийг бичихгүй болвол ийн тооны утгыг одоо нэмэгдүүлээд авахгүй болвол юу яах учраас одоо юу лээ одоо энэ чинь хязгааргүй ингээд принтлэгдээд авах учраас би ийг утгыг би бас нөгөө нэг нэмэгдүүлээд явах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг нь болохоор яаж бичдэг гэхлээр саяын түрүүний байжсэн шиг одоо энэ чинь хувьсагч учраас би хувьсагчийн утгыг бол өөрчлөөд явж болно тий. Тэгэхээр ийг бол анх тодорхойлохдоо би 1 гэж тодорхойлсон. Тэгчээд ийм нэрвэ 5-тай тэнцүү буюу бага байх юм бол энэ принтлийг сайн уу гэдгийг болохоор принтлээд байна гэсэн үг. Тэгэхээр ийг утгыг би одоо энэ нэмэх тэнцүү гэдэг нь болохоор и гэсэн хувьсагчаа өөрөө 1 тоогоор нэмэгдүүлээд тэгээд явчихна гэсэн үг. Тэгэхээр шинэ одоо эхний үйлдэл дээр болохоор шинэ утга нь ийг утга нь 2 болно гэсэн үг. Тэгээд дахиад нэг явахдаа 2 чинь 5-аас бага учраас шалгана. 2 чинь 5-аас бага үнэн байна. Сайн уу гэдгээ принтлээд дахиад энийг 2-ын утгыг ийг-ийн утгыг 1-ээр нэмэгдүүлнэ 3 болоод тэгээд энэ нь үнэн байнгут дахиад принтлээд гэх мэтлэн ингэ явна гэсэн үг. Тэгээ одоо энийг run хийгээд харах юм бол зөндөө 5 удаа принтлсэн байна те. Яг тэгэхээр 1-ээс эхэлсэн. Тэгээд и гэдгийн утга нь болохоор 5-тай тэнцүү буюу бага утга дээр сайн үг принтлэн гэсэн учраас тэгээд нэг ийм үйлдэл байгаа. Одоо өнөөдөр энэ шинээр сурч байгаа while-аас гадна болохоор хувьсагчийн утгыг хэрвээ тоо хэлбэртэй авах юм бол ийм хэлбэртэйгээр нэмж болдог байна гэдгийг сурч авлаа тийм. За нэг юм байна. Тэгээд хэрвээ энэ ингээд 6 болчих юм бол тэгээ 6 нь биш учраас үнэн биш учраас энэ loop-ээс гарна гэсэн үг. За тэгээд өөр нэг жишээ авч үзье. Одоо нэг тооны одоо гараас оруулсан тооны нийлбэрийг олдог тийм жишээ авч үзье. Одоо энэ дээр хэрвээ total гэд эхлээд ямар нэгэн хувьсагчийг болохоор нийт нийлбэрийг нь болохоор эхлээд ямар ч тоо гараас оруулаагүй байгаа учраас бүгдийг нь тэг гэж тавьчих. Тэгчээд энэ дээр болохоор text гэд тэгээд энийг нь анхандаа хоосон оруулчих. Тэгчээд хэрвээ энэ text гэсэн үг нь болохоор хэрвээ одоо хэзээ нэгэн цагт зогсоодог байх ёстой шүү дээ. Тэгэхин тул текстийг нь болохоор stop гэдэг боллоо тий. Тэгэх юм бол stop гэ. Тэгээд энэ юу бичээд энэ буруу юм доор нь яваад ш. Өмнөх нь яваад. Тэгээд тэгэхээр одоо жишээлбэл stop while text нь stop биш байх юм бол гэсэн үг шүү дээ. Энэ анхаарлын тэмдэг тэгээд дээрэс нь тэнцүү нь болохоор хэрвээ stop гэсэн тексттэй биш байгаа нь үнэн байх тохиолдолд дараагийн үйлдэлүүдийг хийнэ гэдэг байна гэсэн үг. Ерөнхийдөө эндээс би принтлээ гараад ирчихээ. Энэ дээр нь болохоор манай текст нь болохоор
текст гэсэн хувьцагч байгаа шүү дээ. Хувьцагчийн нэр байгаа. Тэр нь болохоор би одоо гараас тоо оруул гэж хэлнэ. Гараас тоо оруулаад тэгээд хэрвээ stop гэж бичлээ гэж бодоход тэрийг нь болохоор энэ лупээс гардаг. Тэгээд тэгэж бичээгүй тохиолдолд энэ луптэй байгаад байдаг. Тийм жишээ авлаа гэсэн үг. Тэгэнгүүт input гараас тоо оруулна бүгдээрээ. Тэгээд тоо оруулаалаа тэрнийх нь нээлбэрийг нь олно. Тэгээд stop гэж бичих юм бол энэ лупээс гарна гэсэн үг. Тэгэхээр дараагийн үйлдэл нь яана гэхлээр бид нар нөгөө нээлбэрийг нь олох гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид нар энэ дээр болохоор total гэсэн хувьцагчийг энд тодорхойлсон байгаа. Тэгэхээр total гэсэн хувьцагчаа одоо гараас оруулсан тоогоо юу яагаад байна гэсэн үг, нэмээд байна гэсэн үг, тий. Тэгэхээр бүгдээрээ түрүүн ийм үйлдэл сурсан. Тэгэхээр гараас оруулсан тоонууд бол бүгдээрээ string хэлбэртэй байгаа. String хэлбэрийг нь бүгдээрээ дандаа text хэлбэртэй болно гэсэн үг. Одоо эндээс оруулж ирсэн юм. Хэрвээ юу яах хэвээр хэрвээ input нь болохоор text нь болохоор stop биш байх юм бол гэж штэ. Text нь болохоор тэнцүү stop хэлбэртэй биш байх юм бол if-ийн дараа заавал юу байх хэвээр за энэ нөгөө нэг одоо intent гэдэг санагч нь тэрийг нь заавал авах хэвээр энэ заагаа заавал авах тий. Тэгээд хэрвээ энэ гараас оруулсан текст нь stop биш байх юм бол энэ тоогоо дандаа дээр нэмээд байна гэсэн үг. Тэгээд stop болчих юм бол энэ нь одоо биш болчих учраас stopтай энэ while loop нь зогсно гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд болохоор надаа юу хэрэгтэй гэхээр нийлбэр нь хэрэгтэй тий. Тэгэхээр printled миний нэмсэн тоонуудыг болохоор энэ дээр надаа ингээ гараад ирлээ. Нийт total гэдэг ингээ гараад ирлээ тий. Энэ нь болохоор яа гэхээр нийт гэсэн текстийг printled тэгээ араас нь total-ийн одоо нийт нийсэн одоо нийлбэр дүнгийг нь болохоор надад printled гаргаж байна гэсэн үг. Тэгээ ингээ явуулаад үзье. Тэгэнгүүт бид нар одоо тоо оруулах хэрэгтэй тий. Энэ доор одоо тоо оруулж зүгээр би амархан 1 2 гэсэн л тоо оруулж. Ийм тоонод оруулчихдаг. Энэ дээр stop гэж. Тэгэнгүүт болох хэвээр. Нийтдээ 13 байна гэхлээр энэ нь болохоор 13 байна. Тэгээд stop гэхээр энэ зогсолт нь юу н loop нь болохоор зогсчлаа гэсэн. Ийм байгаа. Тэгээд бас нэг нь болохоор одоо би та нарт бас нэг өөр арга зааж өгье. Одоо нэг гараас нууц үг оруулдаг тийм юм зааж өгье. Одоо бид нар өмнөх хичээл нэг хичээл дээр болохоор нэг юм үтсэн байгаа тий. True болон false гэсэн ийм хувьцагчдын одоо хувьцагчийн төрлүүдийг үтсэн байгаа. True гэсэн false гэсэн хоёр утгатай тий. Нэг нь буруу гэсэн үг, нөгөөх нь зөв гэсэн үг. Энийг болохоор одоо жишээлбэл нэг хэрэглээ нь болохоор одоо өмнөх хичээлийнхэн давталт маягийн юмыг одоо хэрэглэн дээр яаж хэрэглэдэг талаар харъя. Бид нар нөгөө ингэж ярьсан шүү дээ. While ч болохоор loop ч болохоор ерөөсөө энд байгаа нөхцөл нь true байгаад ах зөв байгаад ах тусам эн чинь ингээд яваалаадаг давталт хийгээлээдэг. Энэ нь false болчингууд зогсчдаг, буруу болчих юм бол зогсчдаг тийм гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор энэ хувьсагчийг бас одоо хувьсагчийн төрлийг бас ашиглаж болдог байгаа. True гэдэг юм бол энэ нь зөв гэж яваад ах юм бол дандаа явна гэсэн үг. Одоо тэгэхээр нөгөө нэг энэ while true гэхэр чи дандаа зөв байгаа тань. Тэгэхээр ямар нэгэн хувьсагчийг би одоо нэрлэе. True гэж нэрлэе. Тэгэнгүүт n-ийн утга нь бол зөв гэсэн утгатай байгаа. Тэгэнгүүт while n гэжээ. Тэгэхээр n ч өөрөө true гэсэн утгатай учраас энэ loop яваад байна гэсэн үг. За тэгээд энэний дараа болохоор яа гэхлээр ямар нэгэн x-ийн гараас юу аавна. Гараас нөгөө нэг пассворд авна. Нууц үг авна. Тэгэнгүүт нууц үг оруулах гин. Тэгээ нууц үг оруулъя. Тэгэх юм бол хэрвээ нууц үг нь зөв байх юм бол
зөв гэд тэгээд энэ нь зогсох хэвээр тий энэ луп нь болохоор зогсох хэвээр буруу хагаад байх юм бол бид нар энэ ингээд энэ луп нь яваалаа гэсэн үг. Тэгэхээр if x нь болохоор миний одоо жишээлбэл нууц үг нь болохоор хэрвээ ийм байсан байж болно. Миний нууц үг нь болохоор жишээлбэл 1 2 3 4 гэсэн ийм тав байсан байж болно. Тэгэх юм бол хэрвээ 1 2 3 4 гэсэн зөв нууц үг нь гарчих юм бол надаа яана гэхлээр зөв гэдгийг принтлээд тэгээд энэ лупыг болохоор зогсоох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яаж зогсоох хэрэгтэй вэ гэхлээр энэ нөхцөл дондаа тий хэрвээ энэ нь зөв байх юм бол одоо энэ усг нь зөв байх юм бол зөв гэж принтлэн. Тэгээд яана гэхлээр n-ийг болохоор false гэж тогтооно гэсэн үг. False. Тэгэх юм бол n-ийн шинэ утга нь болохоор true байхаа болоод false болсон учраас тэгээ ямар тохиолдолд гэхээр хэрвээ миний гараас оруулсан нууц үг нь 1 2 3 4 гэсэн утгатай байх юм бол энэ одоо while loop нь болохоор зогсно гэсэн үг. Үгүй байх юм бол хэрвээ энэ нь нууц үг биш байх юм бол би дахиад нууц үг оруулаад байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ нь n нь false болохгүй яагаад гэхээр энэ зөвхөн хэрвээ n нь x нь ийм утгатай болол гэсэн учраас n нь true байгаад байна гэсэн үг. Тэгэхээр одоо энийг явуулаад үзье. Нууц үг гэлээ. Энэ би баруун газар очичлаа. Дахиад ингээд тэгээд нэг иймэрхүү юм ангууд ерөөсөө би ингээд нууц үгээ дахиад оруулаад байна тий. Нууц үг оруулаад байна. Хэрвээ одоо би зөв нууц үгийг нь оруулчих. Тэгэнгүүт энэ нь зөв нууц үг учраас надад зөв гэд тэгээд лупээс гарсан байна. Тэгэхээр ингэж болдог байна. Одоо нэг true false гэдэг хувьсгчийн төрлийг болохоор ингэж ашигладаг байна. Тэгээд нөгөө талаар болохоор бас нэг та нарт арга зааж өгөхөд хэрвээ энэний оронд хувьсгч энд тодорхойлохгүйгээр шууд ингэж болдог. Одоо while true байхад те ямар нэгэн хувьсгч тодорхойлохгүйгээр ингэж байдаг байгаа. Тэгэхээр энэ чинь болохоор ямар нэгэн хувьсгч тодорхойлохгүй энэ true гэдэг чинь дандаа л true байгаад байгаа учраас while чинь болохоор дандаа ингээл хийгээл энэ үйлчлэг хийгээл байна гэсэн үг. Ерөөсөө зогсохгүй гэсэн үг тийм. Тэгэхээр энийг яаж зогсоох вэ гэхлээр ийм тохиолдолд хэрвээ ийм тохиолдол болох юм бол хэрвээ нууц үг нь зөв байх юм бол тэрэн дотроо break болно гэсэн үг. Ийм нэг бас команд байдаг. Break гэж. Зогсоо нөгөө англиар болохоор хугал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр break гэнэ. Тэгэхээр энэ нь одоо while break болоод энэ while loop-нээс гарна гэсэн үг. Тэгээд нэг хэрвээ зөв байх юм бол үгүй болвол while дандаа зөв байгаад байгаа учраас энэ while нь болохоор яваад байна гэсэн үг. За тэгээ өнөөдөр болохоор while loop-ыг үзлээ. Тэгээд бас тэр 1 2 3 үйлдэлийг бас 3 одоо хувьсгчийг шинээр утга оноох болон тавталтайгаар тий утга оноох болон break-ийг үзлээ. Тэгээд дээрэс нь хувьсгчийн төрөл болох true болон false-ыг ашиглах аргыг нь бас мэдэж авлаа. Тэгээд бас нөхцөл шалгах өнгөрсөн хичээл дээр болохоор нөхцөл шалгах командыг үзсэн байгаа. Тэрийг өнөөдөр бас тавтлаа. Тэгээд дараагийн хичээл дээр болохоор бүгдээрээ лист үзнэ. За тэгээд дараагийн хичээл дээр уулзлаа. Түр баярлалаа.